Сайн байцгаана уу зөвхөн бодит баримтанд дулуурсан үннийг үзэгч түрэх зорилготой хажиргуун нэвтрүүлэг ээлжид дугаараа эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн нэр үнэнд гүйцэгдсэн чулуу. Харин өнөөдрийн онцлог сэдэв бол энэ жилийн хүмүүсийн хамгийн их анхаарлыг татсан ерөнхий сайд Алтан уугийн охин Саран Заяагийн хэрэгтэй холбоотой баримтуудыг одоо та бүхэндээ дэлгэрье. Алтан уугийн Саран Заяа нь улс төрийн золиос болсон уу? Аль эсвэл Тэр өдөртөө охин тун сонирхолтой ямар ч гачиргүй зөвхөн баримтанд тулгуурсан үнэнд анхаарлаа хандуулна. хамт байгаад баярлалаа. 2014 оны 7 сарын 30 энэ өдөр дүүргийн 1-р прокурорын газраас тогтоол гаргаж сангийн амны төрийн сангийн газрын төлбөр тооцооны мэргэжлэр ажиллаж байсан Нямсрын Саран Заяа нарт холбогдох албан үүрэгтэй хайн хандсан гэдэг тоот хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаамаа. Гэтэл энэ шийдвэрийг олон нийт янз бүрээр хүлээж авсан. Сэтгүүлч бид үннийг баримтаар нотлох үндсэн үүргээ биелүүлэхийн тулд гэрч хуучдын тайлбаруудыг авч та бүхэнд хүргэх гэж байна. Тэгэхээр юуны өмнө Алтан уугийн Саран Заяа гэж хин юм бэ? Ямар хинт хэрэг орооцолтоод ямар хууль тогтоомж зөрчсөн гэдгийг эргээд бүгдөө нэг саний. 2013 оны 6 дугаар сарын 27 оны өдөр Цэвэр агаар сангийн хэрэг үүсгэгдэж авилгатай тэмцэх газар болон завхууд шүүхийн байгууллагуудаар энэ хэрэг шалгагдаад яд гинөө хүлээгээд явж байгаа. Тэгвэл Цэвэр агаар сангийн хэрэг гэж яг ямар хэрэг вэ гэдгийг эргээд нэг төвцсаны. Цэвэр агаар сангийн ягтлан бодогчор ажиллаж байсан хулганд байгаль орчин ногоон хөгжлийн яамны санхүү өрөнгө оруулалтыг хилцэн дарга байсан цэцгээ. Түүний найз Болдмаа нартаа өгсөн тохирж Болдмаагийн нэрээр Шарын голын энерги болд компаниг үүсгэн байгуулж энэ компанийн нэрээр хуурамч гэрээ үлдэн Цэвэр агаар сангаас 2011 онд 2 тэрбум 260 сая төгрөгийг 2012 онд 466 сая төгрөгийг тус шилжүүлэн авч завьсан гэмтрийг үйлдсэн байдаг юм. Шүүхээс гин буруутай гэж үзээд ялыг нь оногдуулсан. Тэгвэл Саран Заяа, Нямсүрэн гэж энэ хоёр хүн энэ хэрэгт ямар холбоотой юм? Цэвэр агаар сангийнхныг хуурамч гэрээгээр 2.2 тэрбум төгрөг төрийн сангаас гаргуулсан гүйлгээг хийхдээ сангийн яамны төрийн сангийн газрын төлбөр тооцооны мэргэжлэр ажиллаж байсан Саран Заяа Нямсрын нарыг албан үүрэгтэй хайн хандсан гэж буруудсан юм а. Баримтаа сарахад сангийн яамны шилжүүлэх хариуцсан мэрэгчлэнд улсын тэр их мөнгийг дур мэдэн шилжүүлэх эрх байна уу гэдэг асуулт уран гарч ирж байна. Аль эсвэл улсын сан хөмргөөс салбар бүрлөв шилжүүлж байгаа тэр их мөнгийг залилж байна уу гэдгийг шалгах эрх зарим нэг хүмүүст байна уу гэдгийг сангийн яамны эрх бүхий хүнээс тодруулсныг одоо үзэгчтэй хүргэе. Сангийн яамны төрийн сангийн газрын төлбөр тооцооны мэргэжилтэн ямар үүрэгтэй ажилладаг юм бэ? За төлбөр тооцооны мэргэжилтэн бол төсвийн байгууллагуудаас гүйлгээ хүлээж аваад төлбөр тооцооны журам заасан дагуу байна уу гэдгийг хянаал тэгэл тэр гүйлгийг батлагдсан төсвийн хүрээнд төсөнд байвал тэгэл гүйлгээний. Ямар нэгэн байдлаар тэр нөгөө гэрээ орж ирсэн гар ус гэдрийг бүр нягтлан шалгах үүрэг хүлээдгүй юу? Ер нь бол 1-2 дугаар гарын усыг бол шалгах хэрэгтэй. Зогч юм одоо тэр баталгаажсан тэр гарын усгаар төлбөр өсөл бичиж өгөө гэдгийг янах хэрэгтэй. Тэр зурагдсан бол тэгээд тэр гаргах хэрэгтэй. Тэр өдөртөө хийгдсэн гүйлгийг нь дараа нь ахлах мэргэжилтэнд хяндаг гэсэн үг. Баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн гэж байгаа. Тэр нь хянаад баталгаажуулж явуулдаг. Давхар хянаалт бол их зөвхөн журмын дагуу тэр төлбөрийн өсөлт бичигдэж ирж өгөө юу? Мөнгөнд үн зөв бичигдсэн байна уу? Төсвөө нь яг хөрөлцөөтэй гарахаар байна уу гэдгийг л харж байгаа. Дээр нэг мэдээлэл сонирхолтой сангийн яамны шилжүүлэх хариуцсан мэргэжилтэн 1-2 минут тутамд нэг гүйлгээ хийж гүйцэтгэдэг өндөр ажлын ачаал бүхий албан тушаал юм. Сая үдсэн тодруулгаас харахад Саран Заяа Нямсрын нарт холбогдуулан шалгасан эрүүгийн хэрэг нь гэмт хэрэг гэж үзэхэд эргэлзээтэй байгаа юм. Тэгэхээр Нямсрын Саран Заяа нар нь тэдгээр гэмт хэрэгтнүүдийн давхар золиос болсон харагдаад байгаа юм. За юудаж Нямсүрэн Саран Заяа нарт холбогдох хэрэг биш гэдэг нь тогтоогдоод хэрэгсэхгүй болгосон. Харин тийм албан тушаалтай хайн хандсан гэдэг үндслээр хэрэг үүсгэн шалгасан юм шиг байна. Гэвч албан тушаалтай хайн хандсан тогтоогдоогүй гэдэг үндслээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Угаасаа хэрэг биш гэдгийг нь бүгдөө сая баримтаар харлаа. Нэг зүйл угаамаа. Хэрэг угаасаа биш гэдгийг бүгдөө анханасаа мэдчихсэн. Хамгийн гол нь нийгэмд юу тараасан бэ гэхээр Цэвэр агаар сангийн хэрэгтнүүдээс ерөнхий сайдын охин Саран Заяа шан харамж буюу авилгал авсан гэдэг мессежийг л нийгэмд тараах хамгийн гол зорилго байсан байхгүй. Тэгэхээр би энэ зүйлийг энгийн жишээг үзэгчтэй хүргэе. Бүрэн нэмгээд банк дөржөөг туйлд гэхэд би зүгээр тэлэр. Тэнгүүд одоо банкны удирдлагууд гарын үсэг тамгын дараад ороод ирсэн зээл авах материал ороод ирсэн тэрэн дээр би тэрийг шивэл гаргаж байгаа хүн. Тэгсэн энэ хүн хуурамч бичиг баримтаар банкнаас чинь зээл авцсан. Тэр нь тогтоогдоод одоо ялаа идэл явж байгаа. Гэтэл зөвхөн өдөр шивэлтийн хийсэн миний би тэр банкнаас хэрэгтэн болж байгаа бол байхгүй. Харин Саран Заяа ерөнхий сайдын охин учраас өндрийг агуулгын тулд Нямсрынгийн хамааруулаагүй.
Яг наад энэ гаргалтыг хэлэх гээд байхгүй юу? 2013 оны 6 дугаар сарын 27 оны өдөр цэвэр агаар сангийнханд илүүгийн хэрэг үүсгэн шалгасан байгаа юм. Сангийн яамны мэргэжлэр ажиллаж байсан саран зайгаас авилгатай тэмцэх газраас ганцхан удаа шүү сайн анзаараарай. 2013 оны 9 дугаар сард гэрчийн мэдүүлэг л авсан байгаа. Гэтэл 4 сарын 7-ны өдөр хаврын чуулган нэгдэхдээ зэрэгцсэн үндэсний эсэргүүцлийн цуглаан болж тэн дээр Монгол шуудны сонин дээр саран зайтай холбоотой ийм мэдээллийг тараасан. Энэ оны 4 сарын 10-ны өдөр Монгол Ардын намынхан давхар дээлтэй жагсаал хийж энэ сониг дахин үнгүү тараасан. Авилгатай тэмцэх газраас 4 сарын 11-ний өдөр цэвэр агаар сангийн хэрэг толгодуулан хэргийг нь сэргээж ерөнхий сайдын охин саран зайг сэжигтнээр шалгаж байгаа гэж хэвлэлийн байгуурал хэлсэн. За, ерөнхий сайдын охин саран заяа гэгчид холбогдох асуудал мөн ялгаа авахгүй мөрдөн байцаалтай ажиллагаа явагдчихжээ. 2013 оны 9 дугаар сард Алтан уугийн саран зайгаас авилгатай тэмцэх газар гэрчийн мэдүүлэг зөвхөн ганцхан удаа авсан байдаг. Ерөнхий сайдын охин саран заяа гэгчид холбогдох асуудал мөн ялгаа авахгүй мөрдөн байцаалтай ажиллагаа явагдчихжээ. Та бүхэн сая сонслоо. Энэ хэрэг үрсдэрийн зорилготой зохиомл хэрэг гэдгийг батлах нэг гол баримт нь юм аа. Хуулийн насанд хүрсэн хүнийг ерөнхий сайдын охин гэж дуудахгүй иргэн саран заяа гэж дуудах ёстойг үзэгч та бүхэн эрх биш ойлгож байгаа бах. Үзэгч та бүхэн нэг зүйлийг анзаарч байгаа. Ганцхан удаа дуудан гэрчийн мэдүүлэг авсан саран зайг яагаад шүүхээр гин буруутай тогтоогдоод хаагчихсан хэргийн шижигтэй татчих уу гэдэг нь сонирхолтой байгаа юм. Хин дуртай хувийн орон хүний хувийн орон зайроо хавдаж хин дуртай хувь хүнийг барьж авч хин дуртай тэрний амьдралаар тоглож идэг. Гэхдээ хуулийн нэрээр хуулийн байгууллагын сүрхчээр ингэж явж байгаа тогтолцооч байх юм. Нийгэмд аваач тэр угаасаа гэмт хэрэгтэй гэдэг урамсгалыг бүрдүүлж чад. Өдөр гэмт хэрэгтэй чинь шийтгүүлгүүл яах вэ гээл. Тэгээд л одоо нэгэсний олон нийтээс дэмжлэг авах гэж байгаа юм шиг. Ийм байдалд хүрэж шít. Ерөнхий сайдын охин саран заяа Авилгатай тэмцэх газраас хэвлэлийн байгуурал хийгээд 2 хонсны дараа буюу энэ оны 4 дугаар сарын 13-ны өдөр цэвэр агаар сангийн гэмт хэргийн гол эзэдийн нэг болох хулангийн төрсөөх цолмон хэвлэлийн байгуурал хийж ерөнхий сайдын охин саран заяа энэ хэрэгт шууд хамааралтай гэж мэдэгдсэн. Энд бас нэг сонирхолтой юм байгаамаа. Саний бидний үтсэг хэвлэлийн баг хурлын дараа нийслэлийн шүүхээс 7 жилийн ял авсан. Цэвэр агаар сангийн нэгтлэн хулангийн ялыг 2 жилийн хугацаатаар хойшлуулад шоронгоос гаргах шийдвэрийг гаргасан. Ингэж хүнд гэмтэрэг үйлдсэн хулангийн биеэр идэх ялыг гэнт хойшлуулсан санамсаргүй шийдвэр эсвэл ерөнхий сайдын нэр хүндийг охиноор нь дамжуулан гудаахад оролцсны шагнал үгдгийг үзэгч та бүхэн мэрэгэн уяндаа тунгаана үз. Энэ бүхнээс харахад хэргийн гол зорилго улам тодорч байгаа юм. Энэ хэрэг улс төрийн зохиомл хэрэг үү аль эсвэл гэдгийг одоо авах юм. Алтан уугийн саран зайг цэвэр агаар сангийн хэрэгт холбогдуулан шалгасан эрүүг эргийн он цагийн дараалалаар нөхөөл улс төрийн зорилготой нарийн төлөвлөсөн ажиллагаа байсан ингэж нотлогддог. 2013 оны 6 дугаар сарын 27 цэвэр агаар сангийнханд эрүүг эрэг үүсгэж шалгаж эхэлжээ. 2013 оны 9 дугаар сард Алтан уугийн саран зайг энэ хэрэгт холбогдуулан зөвхөн ганцхан удаа гэрчийн тайлбар авсан байдаг. 2014 оны 2 дугаар сард шүүхээр цэвэр агаар сангийнхны хэргийг шийдвэрлэж буруутай этгээдүүд ялгаа эдэлж байгаа. 2014 оны 4 дугаар сарын 7 улсыг өөрлөн өнгөрсөн хаврын чуулган нээгдлээ энэ удаагийн чуулганы нээлттэй зэрэгцүүлэн давхар дээл хөдөлгөөн өрнүүлж засгийн газрыг огцруулах үйл ажиллагаа эрчимтэй явагдсныг та бүхэн тодхон санаж байгаа. Энэ өдөр дээрх ажиллагааны хүрээнд үндэсний эсэргүүцлийн өдөр нэртэй цуглаан болж ерөнхий сайд Алтан ууг нь цэвэр агаар сангаас охиноороо мөнгө завшуулсан гэсэн гүтгэлгийн материалтай Монгол шуудын сонин үн төлбөргөө тараасан. Мөн 2014 оны 4 дугаар сарын 10 засгийн газрыг огцруулах зорилготой давхар дээлтэй цуглаан Монгол Ардын нам зохион байгуулж энэ сониг дахин тараасан. Алтан уугийн саран зайг авилгач мэтээр нийгэмд итгүүлж ерөнхий сайдын нэр хүндийг унгах ажиллагаа ийхүү идэвхтэй эхэлсэн. 2014 оны 4 дугаар сарын 11-нд улсыг өөрлөн чуулган давхар дээлний асуудлыг хэлцэхдээ зэрэгцүүлэн авилгатай тэмцэх газраас шуурхай хэвлэлийн баг урал хийж ерөнхий сайд Алтан уугийн охин саран зайгийн хичийг цэвэр агаар сангийн хэрэгтэй холбогдуулж сэжигтээр татан шалгаж байгаа гэх мэдээллийг улс орон даяар цацжээ. Ийхүү Алтан уугийн саран зайгийн гин буруутай шүүхээр тогтоогдоогүй байхад авилгач шуналтан мэтээр урьдчилан зарлаж нийгэмд жигшүүлдэг танил зохиол хэрэгжсэн. Үүнийг нь баталж олон нийтийн мэдээлэл хэрэгслээр цацснаар бүтэн 14 хоногийн дараа буюу 2014 оны 4 дугаар сарын 25-нд Алтан уугийн саран зайг авилгатай тэмцэх газраас дуудаж ирүүлэн албан үүрэгтэй хайн хандсан гэмт хэргийг үйлдэлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр сэжигтээр татсан тухайга
дөнгөж танилцуулсан байна. Энэ бүх сонирхолтой он цагийн дараас нь хаа нэгтгээс шийдсэн ч болов үнэнд гүйцэгдэхийг хэрэг ботрон унаж 2014 оны 7 дугаар сарын 30-нд дүүргийн 1-р прокурорын тогтоолоор Саран Заяа Нямсүрэн нарыг албан тушаалтай хайн хандсан гэмтэлгийг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна гэж үзэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноор дууссан юм. Ийм л учраас бид яг хаана ямар нийгэмд амьдраад байна гэдэг асуудал гарч ирж байгаа. Хууль хүчний байгууллага эрх үүргээ арай хэтрүүлээд байгаа юм биш үү? Хуулийн ялцрал гэдэг байгаа зүйл нь энд ингээд явагдаад энэ нь баримтаар нотлогдоод байна. Одоо та бүхэн мэдж байгаа ихтэй хүний хэмлэлээр гутаадаг. Нийгэмд итгүүлдэг. Дараа нь тэр хүний хэдэн сар шорон тийм үү цаазаар авна өрөөсөө хэн зөрөгтэй. Ягаад бол тэр бол бүх нийгмийн өмнө хог шаар. Ийм л хэрэгс явж байгаа шүү. Энэ бүр бас нэг ноцтой баримт байгаа юм а. Авилгалтай тэмцэх газар Саран Заяад холбогдох хэргийг сэргээж, шижигтнээр татсан тогтоолыг танилцуулсан байдаг юм а. Гэтэл гэрчээр мэдүүлэг өгч байсан хүн сэргээгдсэн хэргийг шижигтэн болчихлоо гэд асууж тодруултал 2011 оны 11 сарын 7-ны өдрийн хэрэг тусгаарлах тухай тогтоол хаанаас ч бүүмэд гараад ирсэн. Үзэгчдээ он сарын сайн хараарай. 2011 оны 11 сарын 7-ны өдөр Хамгийн сонирхолтой баримтанд та бүхэн дахин анхаарлаа хандуулна уу? Иргэн Саран Заяаг цэвэр агаар сангийн хэрэгт сэжигчнэр татахдаа аль 3 жилийн өмнөх буюу 2011 оны 11-р сарын 7-ны өдрийн хэрэг тусгаарлах тогтоолыг хаанаас ч юм бэ бүүмэд гаргаж ирэн түүнийгээ үндэслэж сэжигчнэр татсан байдаг. Та бүхэн дахин сануулъя. Цэвэр агаар сантай холбогдох гэмт хэрэг нь 2013 оны 6-р сарын 27-нд дөнгөж үүсээд шалгагдаж шийдэгдсэн хэрэг юм. Тэгэхээр үүсээгүй хэрэгт 2 жилийн өмнө хэрэг тусгаарлах тогтоол үйлдэлд хадгалсан авилгатай тэмцэх газрынхныг зөнчид гэхүү аль эсвэл хүссэн үнэтэй энэ мэдчлэн зохиомжтой баримт үүсгэж хэрэгтэн болгох чадaltaй хүмүүс үү гэдгийг үзэгч та бүхэн мэрэгэн оюундаа тунгаан биз. Энд маш ойлгомжгүй нэг зүйл байгаа юм л да. бүр тодруулбал авилгатай тэмцэх газар 2 жилийн дараа төрөх хүүхдийг хэрэгтэн төрж магадгүй гэд шижигтнэр татах тогтоол үлдээд хадгалчихсан байна гэсэн. Мэргэжлийн үнээр тайлбарлахгүй бол энэ дээр бид лав хуулийн тайлбар хэлж чадахгүй түрээд байгаа юм. Таныг олон жил прокурорын зөв нэг зүйл дээр тайлбар авах гэсэн юм л да. 2013 онд эрүүг хэрэг үүсгээд 14 оны 2 сард шийдэгдсэн хэрэг дээр 2011 оны тогтоол хаанаас юм бэ гаргаж ирээд тусгаарлах тогтоол гаргаж ирээд дахиад шижигтнэр татах тийм үндэслэл байж болох уу? 11 онд хэрэг дээр тэр хүн ямар нэгэн шижигтэн бол тусгаарлаж аваа гэхэд ойлголт байхгүй байдаг байна. Хоёрдоорт 13 онд ирүүлсэн хэрэг дээр 11 оны янз бүрийн одоо юмыг авчирч холбоод тэн дээрээ сэжигтэн юм хэрэгтэй яллагтаар татах гэдэг үндэслэл байж болохгүй л дээ. За сэжигтэн тооцогдсон тохиолдолд өөрт нь мэддэггүйгээр сэжигтэн тооцсон гэдэг ойлголт байдгүй байхгүй юу? Хэрэг тусгаарлах тогтоол үйлдснээ бас заавал танилцуулах хэрэгтэй хуулийн дагуу. Хэрэг тусгаарласан тогтоолыг ер нь мэддэгдэх учиртай. Хууль бус одоо байцаан шийдэх ажиллагаа ноцтой зөрчсөн. Магадгүй аюул тун нотлох баримтыг хуримжаар хүрдүүлсэн гэмт хэргийн одоо шинжийг агуулсан үйлдэл бас байж болохыг өгс. Энэ хүний эрхийн хувьд бол маш ноцтой асуудал. Хуурамч гэдэг үндслийг юу гэж үзэж байгаа юм бэ гэхээр Саран Заяа гэдэг хүн бол сэжигтэн ялдагдчихаар 11 оны 11 сарын 7-оос 14 оны 4 сарын 25-ны хүртэл хооронд татагдаагүй байгаагаар л энэ хуурамч гэдэг нь нотлогдсон. Энэ онд шийдэгдсэн хэрэг дээр 3 жилийн өмнө тусгаарлах тогтоол үлдээд тэрнийгээ буцааж сэргээгээд хэрэг бүртгэл мөрдөн байцаалт хийсэн байвал юу ч өрчөгдөв. Одоо наад чинь ямар учраас хэргийг тусгаарлав тийм ээ. Тусгаарлална гэдэг нь тусдаа тэр хоёр хэрэг шийдэгдэнэ л гэсэн үг шүү дээ. Гэтэл шийдэгдсэн мөртлөө дахиад тэр тусгаарлах тогтоолоор тэр хэргийг сэргээх ямар үндэслэл вэ гэдэг нь бол үнэхээр ойлгомжгүй байна л да. Альва төрөөс гарч байгаа шийдвэр ялангуяа хэрэг бүрч мөрдөн байцаагч бол үйлдэж байгаа шийдвэрүүд бол тийм ээ заавал одоо тэр хэргийн оролцогч нар танилцуулж байх ёстой. Тэгэхээр энэ заавал одоо хэргийн оролцогч хийж байгаа үйлдэлд танилцуулахаас өгсөлөө тийм ээ тэр хүний одоо хувь зүйтэй холбоотой асуудлаар ямар нэгэн шийдвэр гарлаа тэрийг тухайн этгээдтэй мэддэхгүй байна гэдэг бол өөрөө ёстой зөрчил байна л да тийм ээ. Энэ бүхнээс үүдэн энэ дугаарынхаа нэвтрүүлгийн нэрийг үнэнд гүйцэгдсэн чулуу гэж бид нэрлэсэн юм а. 2013 онд үүссэн хэрэгт 2011 оны тогтоолыг үндэслэн сэжигтнэр татаж мөн хэвлэл мэдээллийн хэрэгслэр ерөнхий сайдын охин Саран Заяа луурчин гэмт хэрэгтэн мэтэр зарлаад эцэст нь үнэнд гүйцэгдэхийн эрхэнд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байгаа. Явж энэ хэргийн золиос нь эргээд Саран Заяа өөрөө болсон байгаа. Тиймээс бид дараа Саран Заяад хандан ярилцлага авахыг хэлсэн. Олон удаа цааргасны эцэст бас би тодорхой тайлбар өгье гэсэн. Өгсөн ярилцлагыг та бүхэнд хүргэе. Тэгэхээр тантай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгоцсон тийм үү. Тэгэхээр бидний зүгээс харахад бол таны улс төрийн төлөөс болцсон юм уу гэж харагдаад байгаа л да. Энэ дээр та хэрэг гомдолтой байна. Намайг бол анх удаа албан үүрэгтэй хайн ганц зэрэгээр татаж шалгасан. Тэгээ яг тэр хэрэгээр бол хэрэгсэхгүй болсон минь. Нэг ч удаа авилгалын тухай эсвэл одоо шан харамж авсан
хийл ахуул авсануудад тийм зүйлэр бол шалгаагүй, нэгж удаа асуугаагүй. Гэтэл одоо олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол одоо авилгалч, луурч мэтэр ингэж зарлж байгаад бол нэг харамсалтай байна. Одоо миний аавын нэр төрийг гутаах зорилгоор одоо тийм ингэж хийж байгаа юм л гэж би бодож байгаа. Би бол өөрөө 3 хүүхдийн их хүн. Би бол ханижилтэй, ээж аавтай, гэр бүлтэй, миний ах эгч гэх бүх хүмүүсийн өмнө би гин буруутай мэт ингэж одоо намайг харагдуултал хэлмэгдүүлж байгаад одоо би бас маш их харамсаж байна. Дахин хэлэхэд би бол одоо албан тушаалдаа намайг хайн ханцсан хэрэгээр шалгасан, албан тушаалдаа хайн ханцсан тогтоогдоогүй, тэгээд миний хэрэг хэрэгсэхгүй болсон. Нэг ч удаа намайг авилгалын хэрэгээр одоо шан харамж авсан, албан тушаалаа уруулаа ашигласан гэсэн зүйл ингээд шалгаагүй, байцаагаагүй. Анх бол одоо тэгээд с ิจ гтнэр татагдсанаасаа эхлээл одоо улсын прокурор, дүүргийн прокурор, нийслэлийн прокурор, авилгалтай тэмцэх газар гэлмэл бараг 30-40 удаа очсон би. Бараг тэр үүднийхэн харуулууд, тэр бичих хэрэгийнхэн хүмүүс бол бараг намайг бол одоо бараг таньдаг болсон байх л гэж би бодож өгөөлөгчтэйгээ гэрээс нь хэлж ирсэн. Одоо энэ хавц юм болцсон байна. Яг ингээл харахад нэг хэдхэн цаас юм шиг харагдаж байгаа ч гэсэн нэг цаасны араас бол нэр өчнөө олон хоног барж гүйж явж би нэг цаасыг олж авч байгаа. Жишээл одоо жишээ нь ингээл жижүүртэн очил иргэний үлхий за алтан үеийн саран заяа ор гэлтэхэд ингээл бүх хүмүүс хардаг ч юм ингээл надад айгүй эмзэглэмээр байдаг. Бүр зурагтаар саран заяа гэд хэлж яхад манай хөвгүү ээж саран заяа гэж хэлж байгаа. Дөнгөж 4 настай хүүхд тэгж ярьж яхад тэгээд тэд нэр 5 6 7 8 үрээд намайг өдөрт тэд нар юу ч тийм биз дээ. Тэд нар чи хүүхдүүд шууд тар ойлгож байгаа. Ингээл тэг миний гэр бүлийн тэр байдал бол надад хэцүү байдаг. Яг олон нийтэд тэгж бодож болно. Гэхдээ миний ар гэр бүл аав ээж өөр хүүхдийг за болит хадмууд хэцүү шүү дээ. Тэгэл яг хэрэгтэй юм шиг ингэж намайг яллаад аваад бол надад хэцүү байдаг. Энэ бүхнээс харахад сэтгүүлч бидэнд маш том эмзэглэл төрж байгаа юм. Би энэ бүх зүйлээс үүдээд энэ цаасан дээр би 3 өгүүлбэр буулгасан байгаа. Үүнийг маш тодорхой байдлаар, ойлгомжтой байдлаар уншиж өгье. Ерөнхий сайдын төрсөн охинд ийм зохиомл хэрэг үүсгэн гүтгэж чадаж байгаа хууль хүчний байгууллагын зарим нэг тодорхой хүмүүс цаашид бидний хэн байхаас үл хамааран хэнийг ч ямар ч хэрэгт гүтгэж хилэгмөдүүлэх чадвартай тогтолцоо болтлоо хүчрхчээд байгааг хоошлуулшгүй анхаарал тааван өөрчлөх цаг тулан иржээ гэдгийг та бүхэн маш тодорхой харсан байхаа гэдэгт итгэж. Энэ бүхний дараа надад бол нэг гашуун түүхэл санаанд ороод байна л да. Тэгээд гашуун түүх болгоныг дурсаад санаад байвал хэцүү. Гэтэ сануулъя. Хандванг ёслолын төшмөл дагуулan хүлээлгийн өрөөнд оруулан майхөлтөө ширээний ард урин суулгалаа. Манж нар вантанг жимс чихрээр дайлан ойр зургийн мэндийн яриа өрнүүлж гол ярианда оргшин жортол нэгэн хүн царан дээр тавьсан бүтээлэгтэй юм барьсаар орж ирэн хандванд барив. Хандван түүнийг будаалгын шүүс гэж бодоод хутгаа хуйнаасан суугалтал нөгөөхөн бүтээлгийг нь сөхөв. Гэтэл царан дээр хайртай өрийнхэн толгой байхыг харсан хандвангийн дотор харанхуйлж зүрхэн зогсох шиг болов. Тэгээд энэ та нарын үүс шиг байна. Би янд орчаа гэд сэтгэл дотроо монхор үрээсэн хагцах хичнээн хэцүүч. Монголоосон салаагүй цагт болноохо химэн шивнэн хутга хуйнд нь буцааж хийхэд түүнийг сандарч мэгдэн уйлж унжин эхлэхээр нь хатуухан сургаалын үг айлдах гэж байсан манж түшмэл мэл гайхаж цэл хөхөрчээ. Энэ завсрыг ашиглан хандван хайрт хүүгийнхээ толгойг цартайн хоёр гар дээрэн барин яамнаас гарч одов. Авилгатай тэмцэх газрын зорилготой нь биш арга ажиллагаатай нь ерөнхий сайд тэмцэлтэд байгаа юм биш үү гэдэг нэг ойлголт л эндээс төрөөд байгаа юм шүү. Яг үнэн л дээ. Албан тушаалаар ямар ч хамааралгүй гэдэг нь эндээс бол харагдаад байгаа юм аа. Албан тушаалаар хамааралтай байсан бол энэ хэргийг ямарваа нэгэн байдлаар шийдчих боломж нь байсан. Үнэн мөнийн харийн үзийгээд бүхэн шатны байгууллагуудаар нь бүгднгөөр нь шалгууллаа. Эцэст нь үнэн мөн иймэрхүү дүр төрхтэй гарч ирж байна. Авилгатай тэмцэх газар хэний төлөө ажиллаад байна гэдэг асуудал энд гарч ирж байгаа. Энийг бол үзэгч та бүхэн өөрсдөө дотроо тунгаан бодох байх. Бидний нэвтрүүлэг бол баримт байсан, баримтыг дэлгээд үзүүлсэн. Түрүү чи миний хэлсэн нэг өгүүлбэрд байгаа. Энэ бүх хууль бус зүйл нэг бие даасан тогтолцоо болоод
болчихсон байна. Үүнийг хоошлуулшгүйгээр анхаарал таавасаа гэсэн. Үүнийг ч гэсэн үзэгч та бүхэн анхаарасаа гэж хүсэж байгаа юм. Хин дуртай хоёр иргэний оюун орон зайроо хавдаж хин дуртай хувь хүнийг барьж авч хин дуртай тэрний амьдралыг тоглож идэг. Гэхдээ хуулийн нэрээр хуулийн байгууллагын сүйхчээр ингэж явж байгаа тогтолцооч байх юм. Үнэнд гүйцэгдсэн чулуу хаанаас шилэгдэв гэдгийг үзэгч та бүхэн надаар хэлэлцгүй ойлгосон байх. Дараагийн дугаар хүртэл баяртай. Хажиргүй нүийн төрөд өндөрлж байна. Дараагийн дугаараараа өшөө айлуу сонирхолтой олон баримтуудыг та бүхэндээ дэлгэн үзүүлнэ. Баяртай үзэгч. За нэг юм асуух юм байна. Тэрхүүч тогтоож идэв нэрсэн байх ч үзэж байна л байна. За нүүрс хөтөлбөртэй холбоотойгоор бас чамайг шалгаж ийн гэж зарлаж байгаа шүү. Харин одоо яг хэрэгсгүй болсон тогтоол гараад бараг 2-3 хоногийн дараа би нэг мэдээ үзэж суужсэн чинь л бас л ерөнхий сайдын охин саран заяа одоо нүүрс хөтөлбөртэй холбоотойгоор шалгаж ийна гэж зарлж байгаа. Гэтэл өнөөдрийн хүртэл надад ямар ч одоо тэг сэжигтэн боллоо гэрчээр ирж мэдүүлгүү гэсэн ямар ч тийм юу ирээгүй. Саран заяагийн асуудлыг ярьж байна. Энэ хүн шалгаж байгаа. Энэ бүхний гол зорилго нь бол одоо миний аавын албан тушаал нэр хүндийг одоо гэр бүлээр нь дамжуулж гутаах гэсэн л зорилготой юм уу гэж би харж байгаа.